За энэ хичээлээр геометри тэнхлэгний хөдлөх арга механизмын кинематик шинжилгээний тухай авч үзье. За хөтлөх мөчийн өнцөг хурд мөчүүдийн хэмжээс өгөгдсөн үед бусад мөчүүдийн хурдны хэмжээ чиглэлийг тодорхойлох тооцоог арга механизмын кинематик шинжилгээ гэдэг. За тооцоог бол хоёр аргаар хийн аналитик за график гэсэн. За аналитик аргаар кинематик шинжилгээ хийх аргачлалыг эхлээд авч үзье. За аналитик аргаар кинематик шинжилгээг хийхэд эрг хөдөлгөөн дамжуулдаг механизмуудын кинематикийн үндсэн характеристик болох дамжуулалтын харьцаа гэсэн ойлголтыг ашиглана. За дамжуулалтын харьцаа гэдэг нь бол хөтлөх мөчийн өнцөг хурдыг хөтлөгдөх мөчийн өнцөг хурданд харьцуулсан харьцааг дамжуулалтын харьцааг нь омега и гэдэг бол хөтлөх мөчийн өнцөг хурд. Омега G гэдэг нь бол хөтлөгдөх мөчийн өнцөг хурдаа. Дамжуулалтын харьцаа нь хөтлөх И-дгээр мөчнөөс хөтлөгдөх G-дгээр мөчтөр хөдөлгөөн хэд дахин өөрчлөн дамжуулагдсан болохыг бол илэрхийлдэг. Дамжуулалтын харьцаа хөтлөх гол солигдсон үед уруу буюу дамжуулалтын тоо И-гээс G харьцаагаар илэрхийлэгдсэн байдаг. Дамжуулалтын харьцаа бол 9 зуурын утгыг ерөнхийдөө тооцно. Практик тооцоонд дамжуулалтын тогтмол харьцаа өгөхий араа гинж осрон дамжуулах ийм механизмд бол дамжуулалтын харьцааг дамжуулалтын тоо гэх бөгөөд өнцөг хурдыг эргэлтийн давтамжуулан эд ангийн геометри хэмжээсээр илэрхийлдэг. Арааны төлөөс хамаарч эргэлтийн эд ангийн геометри хэмжээсээр дамжуулалтын тоог тодорхойлох аргачлалыг авч үзье. Нэгдүгээрт нь геометри тэнхлэг нь үл хөдлөх энгийн араат механизмын хувьд авч үзье. Энгийн араат механизм бол ерөнхийдөө нэг шатлалтай цилиндр араанаас бүтсэн жишээ авч үзье. Нэгдүгээр араа O1 тэнхлэгийг тойрч омега 1 өнцөг хурдаар эргэхдээ O2 тэнхлэгийг тойрч омега 2 өнцөг хурдаар хөдөлгөөн дамжуулсан дамжуулалтын харьцааг тодорхойлъё. Бидний өмнө үзсэн дамжуулалтын харьцааныхаа томьёог нэг дугаарчвал нэг томьёог үндэслэж дамжуулах харьцаа бодвол 1-ээс 2 араанд дамжиж байгаа дамжуулалтын харьцаа омега 1-ийг хуваах нь омега 2-той тэнцээ байх ёстой. Хоёр арааны харьцалтын туйлцгийг дайрсан бие биедээ гусалдгүй эргэдэг тойргийг бол анхдагч тойрог гэж нэрлэдэг. RW2. Туйлцгийн хурд нь бол хэмжээ модуль тэнцүү, чиглэлээр бол ижил байх ёстой. Эрг хөдөлгөөн хийж байгаа биеийн шугам хурдыг олдог үндсэн тэгшгэлээ бид ашиглах юм бол туйлцгийн хурд нь омега 1-ийг үржих нь RW1 тэнцүү омега 2-ыг үржих нь RW2 той тэнцээ байх болно. Энэ томьёоноос дамжуулалтынхаа тоог тодорхойлж байгаа томьёог гаргавал 1-ээс 2 дугаар араанд дамжуулж байгаа дамжуулалтын тоо нь омега 1-ийг хуваах нь омега 2 тэнцүү
RW 2-ыг хуваах нь RW 1-тэй тэнцүү болно. За эвлэн тарааны геометрээс за засваргүй арааны хувьд бол анхдагч тойрог болон хуваагч тойрог хоорондоо тэнцүү байдаг. За хийцийн параметр болох шүдний модуль шүдний тоогоор илэрхийлж бичих юм бол томьёо маань ийм илэрхтэй болох юм. За тэгвэл анхдагч тойрог дээр эдгээр утгуудаа бид орлуулад биччихвэл RW2 тэнцэх нь MZ2-ыг хуваах нь 2-тай тэнцүү бөгөөд за дээрх за 2 гэдээ дугаарлаж байгаа томьёон дээр орлуулад биччихвэл дамжуулалтын тоо 1-ээс 2 нь тэнцүү омега 1-ийг хуваах нь омега 2 нөгөө талаас Z2-ыг хуваах нь Z1-тэй тэнцүү. За энд нэмж хасах тэмдэгтэйгээр авдаг. За хасах тэмдэг бол гадаад хацалттай араа буюу эргэлтийн эсрэг чиглэл. Гадаад хацалттай. За нэмэх тэмдэг нь бол дотоод хацалттай арааны хувьд буюу ижил чиглэл эргэлтийн ижил чиглэлийг бол тооцсон тэмдэг гэж ойлгох боломжтой. За ингээд энэ 3 гэсэн томьёог ашиглаж өнцөг урдыг хэрхэн тодорхойлох жижигхэн жишээ авъя. За Z1 арааны шүдний тоо 20, Z2 арааны шүдний тоо 40. За омега 1 өнцөг хурд нь 20 секундын хасахны зэрэг гэж өгдсөн бол 20 дугаар арааны өнцөг хурд хэд болохыг тогтооё. За 3 томьёоноос омега 2 буюу 2 арааны өнцөг хурдыг олох юм бол омега 1-ийг хуваах нь хасах тэмдэгтэй Z2-ыг хуваах нь Z1. За ягаад хасах гэж авч байгаа вэ гэхээр зэрэг манай ороор гадаад харьцалтай. За тэгэх юм бол энэ томьёон дээр тоологдлууд орлуулвал 20-ыг хуваах нь 40-ыг хуваах нь 20 буюу 10 хасахны зэрэгтэй. За өөрөөр хэлэх юм бол хийцийн параметр модуль шүдний тоог ашиглаад 20 дугаар арааны өнцөг хурдны хэмжээг олох юм бол 10 секундын хасах зэрэг гарч байгаа бол за эргэлтийн чиглэл нь бол одоо яг 1-р араанасаа эсрэг чиглэлтэй байдлаар тодорхойлогдож гарч ирж байна. За ингээд дамжуулалтынхаа тоог нийлбэл араат механизмын хэвд авч үзье. За техникийн практикт энгийн араанаас гадна нийлбэл араат механизмыг бол өргөн дэлгэр ашигладаг байгаа. За нийлбэл араат механизмын хувьд бол ерөнхий дамжуулах тоо гэсэн ойлголт орж ирнэ. За ерөнхий дамжуулах тоо гэдэг бол шатал тос бүрийн дамжуулах тооны үржүртэй бол тэнцүү байна. Өөрөлдөх юм бол n-ээс асах 1 n хүртэл. За энэ томьёог өгдөрөө 4 гэж тэмдэглэжээ. За геометр тэглэх нь хөтлөх араат механизм нь бол за 2 ангилд хуваагддаг. За дараалан шаталтай холбогдсон араат механизм. За зэрэгцээ шаталтай холбогдсон араат механизм гэсэн 2 ангил тоогдно. За тэгэл ангил тос өрөөр дамжуулах тоог хэрхэн тодорхойлохыг авч үзье. За эхлээд дараалан шаталтай холбогдсон. За дараалан шаталтай холбогдсон араат шаталтай үед араат механизм гэдэг нь бол эргэлтийн тэглэг үр дээр зөвхөн нэг араа байхыг дараалан шаталтай холбогдсон араат механизм. За нэг O1 тэглэг дээр нэг араа,
1 араа O2 тэглэхтэр 2 араа O3 тэглэхтэр 3 араа. Эргэлтийн тэглэх өөр зөвхөн 1 араа сорилсон байвал түүнийг дараалан шаталтай холбогдсон араат механизм гэж нэрлэдэг. За 4 томьёо осоор ерөнхийд дамжуулах тоо бол 1-ээс 3 руу байна. За энэ бол яг нь 4 томьёоны дагуу давж үзэх юм бол шатал тус үрийн дамжуулах тооны үржүүртэй тэнцвэр байх хэрэгтэй. 2-оос 3. За өмнөх энгийн араат механизмын хувьд гаргаж авсан эд ангийн геометри хэмжээс шүдний тоо хийцийн параметрээр тодорхойлсон томьёог хэрвээ тооцвол 1-ээс 2 араанаас үүсэж байгаа шатлын хувьд хасах Z2-ыг хуваах нь Z1-ийг гадаад харьцалтай учраас хасгаараа үржих нь. За дараагийн шатал 2 3-ын хувьд мөн ялгаахгүй гадаад харьцалтай учраас 2 3. За хоёруудыг хэрвээ бид хураачих юм бол энд Z3-ыг хуваах нь Z гэсэн томьёонд шилжнэ. За тэгэхээр зэрэг энэ томьёоноос бид аваад үзэх юм бол завсрын 2 араа бол дамжуулалтын харьцаанд ямар нэгэн нөлөөлөл үзүүлэхгүй учраас түүнийг шимэгч буюу паразит араа. Тухайн араат механизмын овор хэмжээ эргэлтийн чиглэлийг өөрчлөх зорилтоор тавигддаг араа байдаг. За мөн дээрх одоо гаргаж авсан үндсэн тэгштгэл дээрээ өдөрөө жоохон ургалтыг тэгэх юм бол дамжуулалтын харьцаа бол энийг хуваах нь 2-ыг 3-ыг хуваах нь 2-ыг хуваах нь омега 3. Тэгэх юм бол мөн ялгаахгүй омега 1-ийг хуваах нь омега 3 буюу Z3-ыг хуваах нь Z1-тэй тэнцвэр болж гарч ирж байна. За тэгвэл ерөнхий тохиолдолд буюу энэ араанаас үүссэн дараагийн шаталтай холбогдсон араат механизмын хувьд дамжуулалтын тоо хэрхэн тодорхойлохыг бичээ. За ерөнхий тохиолдолд за өмнөх одоо дээр авсан жишээс үзэх юм бол 1-р шатал нь гадаад харьцалтай, 2-р шатал нь гадаад харьцалтай байсан учраас хасгацын нэмэх болсон. Тэгэхээр зэрэг энийг бүгдөө тооцохын тулд 1-ээс n араан тэрээр шалтгаан дамжсан гэж үзэх юм бол хасхныгийн k зэрэг үүнийг үржих нь Zn-ийг хуваах нь Z1 хэлбэрт шийдэх боломжтой. За k гэдэг нь бол гадаад харьцалтын тоо. За манай авч үзсэн жишээн дээр бол гадаад харьцалтын тоо 2 байгаа учраас нэмэх тэмдэгтэй болж илэрхийлэгдсэн байна. За энэ жишээн дээр бүгдөө ялгаа авахгүй жишээ аваад тооцоо хийж үзье. За өмнөх бодлогоор ашиглаж байсан Z1 нь 20. За Z2 нь 40. За Z3 нь за 30. За омега 1 нь 20 секундын хасахны зэрэгт гэсэн утган дээр за 3 дугаар арааны өнцөг ордыг тодорхойлъё. За ерөнхий тохиолдолд гаргаж авсан томьёогоо өгдөөрөө 4 гээд дугаарлалчээ. За тэгвэл 4 томьёог ашиглах юм бол 4-өөс 1-ээс 3 хүртэл хасхныгийн 2 зэрэг үржих нь Z3-ыг хуваах нь Z1. Энэ нь омега 1-ийг хуваах нь омега 3-тай тэнцвэр. Гэдгээс 3 дугаар голын эргэлт нь бол Z3-ыг хуваах нь Z1-ийг өгөөд 20. Z3 маань өөрөө 30.
30-ыг хуваах нь Z1 нь 20 гэж байгаа. Ингэвэл 20-ыг хуваах нь 1.5. Өгөөд за ийм утгатай өнцөг хорд гарч байна. За дараагийн одоо нийлбэл араат механизмын англи болох за зэрэгцээ шаталтай холбогдсон араат механизмын хувьд кинематик шинжилгээний аргачлал дамжуулах тоо тодорхойлох аргачлалыг авч үзье. За гуравт нь зэрэгцээ шаталтай тохиолдлыг авч үзье. За зэрэгцээ шаталтай үе гэдэг нь эргэлтийн нийт эхлэхтэр 2 түүнээс дээш араа суурилсан байхыг бол зэрэгцээ шаталтай гэж үздэг. За манай тохиолдол дээр O1 тэнхлэгтэр 1 араа. За O2 тэнхлэгтэр 2 штрих гэсэн 2 араа суусан учраас энд бол зэрэгцээ шаталтай араат механизм болж байна. За бидний өмнө ерөнхий дамжуулах тоог олдог томьёо явсаар шаталтай сүрийн дамжуулах тооны өчиртэй тэнцээ авах хэвээр 1-ээс 3 руугаа. Тэгвэл дамжуулах тоо 1-ээс 2, дамжуулах тоо 2-оос 3-ын өчиртэй тэнцээ байх хэвээр бөгөөд за дамжуулалтын харьцаа энгийн араат механизмын хувьд гаргасан аргалын дугуйд омега 1-ийг хуваах нь омега 2, өөрчлөх нь омега 2 штрихийг хуваах нь омега 3-тай тэнцээ байх хэвээр. За өмнөх 3 томьёог шаталт төсвөр дээр ашиглавал за 1-ээс 2 араас үүсэж байгаа шатлын хувьд гадаад харьцалтай байгаа учраас хасах тэмдэгтээ Z2-ыг хуваах нь Z1. За энийг үржих нь дараагийн шатал болох Z3 Z2 штрих арааны хувьд гадаад харьцалтай хасах тэмдэгтээ гарч ирэх ёстой. За зэрэгцээ шаталтай араат механизмын хувьд бол за 2 штрих араа 2 гэсэн эргэлтийн тэнхлэгтэр нэг голд суусан учраас өнцөг хорд нь бол ижил. За харин шүдний тоо бол тэнцүү биш байгаа. За энэ бүгдийг хэрвээ тооцоод ерөнхий дамжуулах тоогоо бодвол за энэ хоёр хоорондоо устдын тэнцүү учраас тэгвэл яах нь омега 1-ийг хуваах нь омега 3 буюу хөтлөх мөчийн өнцөг хордыг хөтлөгдөх мөчийн өнцөг хордонд харьцуулсан харьцаа. Нөгөөлөөс хасах тэмдэгтээ Z2-ыг хуваах нь Z1. За энийг үржих нь хасах тэмдэгтээ Z3-ыг хуваах нь Z2 штрих гэсэн. Ийм хэлбэрт шилжин. За энэ тохиолдолд бол Z2 болон Z2 штрих шүдний тоо ижил биш учраас хураагдахгүй. За эндээс юу гэж дүгнж болох вэ гэхээр зэрэг 2 штрих гэсэн үндсэн завсрын араанууд бол тухайн араат механизмын кинематикт нөлөөлөлтөй болох нь бол харагдаж байгаамаа. За ингээд ерөнхий тохиолдолд байвал дамжуулах тооны томьёо ямар хэлбэртэй болохыг гаргая. Ерөнхий тохиолдолд за ялгаа байхгүй өмнөх жишээтэй харьцуулахад хас хасгын нэг болж байгаа учраас дамжуулах тоо 1-ээс n хүртэл гэдэг бол за омега 1-ийг хуваах нь омега n тэнцүү хас нэгийн k зэргүүд хэвээр байх ёстой. Яг тэр гадаад харьцалтын тоогоор үзэгдэж байгаа. За энэ нь бол хураагдахгүй учраас Z2-ыг хуваах нь Z1-ийг үржих нь Z3-ыг хуваах нь Z2 штрих үржих нь Z4-ыг хуваах нь Z3 штрих гэх мэтчлэн явсаар ZN-ээс хасах нэгийн штрих хэлбэртэй болно. За энийг бүгдөө 5 гэд тэмдэглэжээ. За тэгвэл ялгаа байхгүй жишээ олгоод тоологдол оруулъя.
За өмнөх жишээг авъя. Z1 нь 20, Z2 нь 40. За Z2 штрих нь 15, Z3 нь 30. Омега 1 нь 20-ын хасах 1 гэсэн өгдөлтөөр 3 дугаар арганыхаа эргэлт буюу голын эргэлтийн өнцөг урдыг тодорхойлъё. За тэгэх юм бол бидний 5 томьёон дээр ингээд орлогоод бичвэл дамжуулах тоо 1-ээс 5 гэдэг бол 1-ээс 3 гэдэг бол тэнцүү омега 1-ийг хуваах нь омега 3 хасах 1-ийн 2 зэрэг. За 1 гадаад харьцлын тоо 2 учраас хасах. За Z2-ыг хуваах нь Z1 үржих нь Z3-ыг хуваах нь Z2 штрих. За ийм хэлбэртэй болно. За энэ дээр тоологдлоо хэрэг орлуулах юм бол Z2 нь бол маа тохиолдолд 40-ийг хуваах нь Z1 нь 20. За Z3 нь 30, Z2 нь 15. За энэ илэрхийлэхээс омега 3-ыг бодвол 3-ыг бодчих юм бол за 20 омега 1-ийг хуваах нь өөрөөр хэлэх юм бол энэ дээр 4 гэж гарч ирээд 5-ын хасах 1 зэрэг секундын хасах 1 зэрэг гэсэн өнцөг урдтай болж гарч ирж байна. Өөрөөр хэлэх юм бол 1-р бол 20 секундын хасах 1 зэрэг эргэлттэй байгаа бол 5-ын нь 5 секундын хасах 1 зэрэгтэй өнцөг урдтай. Өөрөөр хэлэх юм бол тухайн арга механизмаар хөдөлгөөн 4 дахин одоо буурч дамжуулж байна гэдэг тооцоол бол гарч ирж байгаа. За түүнчлэн бидний гаргасан 1, 2, 3, 4, 5 томьёонууд маань бол геометр тэнхлэхний үл хөдлөх. За конус. За гиперолог буюу могой. Арат механизмд бол ялгаагүй хүчин төгөлдөр байна.